Төрийн худалдан авах ажиллагааны тендер цэг GovCG мэнээр дамжуулан хэрэгцээтэй бараа үйлчилгээг захим дэлгүүрээс худалдан авах бүрэн боломжтой. Захиалагч худалдан авалт хийхдээ ерөнхий гэрээний аргыг ашиглана. Тэгвэл ерөнхий гэрээний арга гэж юу вэ? Захиалагчийн тодорхой хугацаанд давтамжтай худалдан авдаг эсвэл байнгын хэрэгцээтэй бараа үйлчилгээний нэгж дээд үн бусад нөхцөлийг тогтоосон ерөнхий гэрээг байгуулж захим дэлгүүрээс бараа үйлчилгээ худалдан авахыг хэлнэ. Ерөнхий гэрээ нь 3 хүртэл жилийн хугацаанд хүчинтэй гэрээ байгуулах оролцогчийн тог хязгаарлагдаггүй. Гэрээ хүчинтэй байх хугацаанд шаардлага хангасан оролцогчийг нэмж оруулах боломжтой. Хэрхэн ерөнхий гэрээний аргаар бараа үйлчилгээ худалдан авах вэ? Ерөнхий гэрээний аргаар бараа үйлчилгээг худалдан авах ажлыг 2 үе шаттайгаар зохион байгуулдаг. Нэгдүгээрт худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага захиалагчийн хэрэгцээ шаардлагыг хангах бараа нийлүүлэгч үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтыг нээлттэй тендер шалгаруулалтын аргаар зохион байгуулан шалгарсан оролцогчийн бараа үйлчилгээг захим дэлгүүрт нэгжвнээр байршуулна. Хоёрдугаарт захиалагч захим дэлгүүрээс бараа үйлчилгээ худалдан авахдаа тоог хэмжээ, хүргэх газар, хуваар бүхий захиалгын хуудсыг төрийн худалдан авах ажиллагааны захим систем WWC тендер GovCG-ийн дэлгэж үнийн санал дуудах хурлах үргэлжлэнэ. Үнийн санал дуудахад оролцогчийн мэдээлэл нууц байх бөгөөд захим системээс олгосон ялгах дугаарыг ашиглан заасан хугацаанд үнийн саналыг бууруулан хэдэн ч удаа ирүүлж болно. Эцсийн үнийг өсөх дараалалаар эренбэлж эхэнд эрэмблэгдсэн үнийн санал ирүүлсэн гүйцэтгэгчтэй захиалагч гэрээ байгуулах юм. Захиалагчийн эрх үүргийг худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага хэрэгжүүлнэ. Та захим дэлгүүрээс худалдан авалт хийснээр 100% захим хэлбэрээр цаг хугацаа хэмнэсэн үр ашигтай, хэмнэлттэй, ашиг сонирхлын зөрчлөөс ангид худалдан авалт хийх боломжтой боллоо.